ялагдчихлаа гэж. За тэг явах. Олимпиад оролцож яах гэдэг бол өөрөө нэр төр хэрэг. За жавцмаа ялагдчих шиг боллоо гэд. Ирж байна. Хэрвээ бид ирээдүгөө өөрчлөхийг хүсэж байгаа бол одоогоо өөрчлөх ёстой. Тиймээс одоо цаг хамгийн чухал, өнгөрснийг мартаа гэсэн байна. За энэ бол яхахгүй үнэ үгүй. Ирээдүг бол маргааш руугаа л харж амьдрын шүү дээ бид чинь. За үзэгчдээ одоо та бүхэнд нэг сонирхолтой бичлэг үзүүлье. Энэ бичлэг бол одоо Оросд нэг сохтуу нөхөр явж байгаад баахан машиныг нядаж хайсан байлээ. Тэгээ энэ бичлэг үзүүлнэ. За та бүхэнд олон улсын амьдралд болж байгаа нэг анхаарал татсан үйл явдлыг хүргэнэ. За одоо үзэж та бүхэн энэ бичлэгийг би эхнээс нь үзүүлье гэж бодож байна. Үйл явдал өчигдөр Москва хотод болсон юм байна лээ. Тэгээд энэ залууг хүмүүс зогсоогоод саатуулсан юм бичлэг байгаа. За үүнээс хойш бараг үзээд хэрэггүй юм байлээ. За сүүлийн үед монголчууд миссийн тэмцээнд маш ихээр оролцдог болсон. Тэгээд Супермодель Интернэшнл 2012 гэдэг тэмцээнд оролцож байгаа Инхчин гэдэг бүсгүйн тухай мэдээлэл гарсан байна. За Таиландын Бангкок хотод болж байгаа Супермодель Интернэшнл 2012 тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцож байгаа замгөр өмсөгч Инхчин оролцож байгаа гэж. За Инхчингийн хувьд өмнө нь олон улсын найрамдлын элч гоо бүсгүй 2010 тэмцээнд 4-р байрт орж шилдэг 5 гоо бүсгүйнээ шалгарч байжээ гэж. За тэгээд манай найруулагч одоо энэ зургийг яагаад үзүүлэхгүй байна? Зургийг бүтнээр нь үзүүлээд өгтээ. За нэг ийм Монголын бүсгүй Бангкокт их олон миссийн тэмцээн болдог. Нэгэнд нь Монгол ийм хүн орж байгаа юм байна. Өмнө нь 2010 онд бас миссийн тэмцээнд оролцож нэлээд амжилттай оролцож байсан ийм бүсгүйн тухай хувийн гэрэл зургуудыг энэ дээр тавьсан байна. За үзэж та бүхэнд босод үйл явдлын мэдээллээс хүргэе. За түрүүн үзэж та бүхэнд би хэлсэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын дарга Батулга мэдээлэлсэн гэдэг. За түүний хувьд арга гэрийнхэнд нь бол бас эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдсэн байна. За бусад үйл явдлын мэдээллүүдээс хүргэхэд өчигдрийн тэр хүний нэр дээрээс унсан каранта барилга бол ямар ч зөвшөөрлөггүй барилга байсан юм байна лээ. Түрүүн би үзэж та бүхэнд ямар ч чутай байсан бэ гэдгийг тайлбарлан хүргэсэн. За Иранд нэг маш сонирхолтой үйл явдал болжээ. Ираны өмнөд хэсгийн Хорасан мужийн Газа хотод 17 настай нэгэн хүү биеийн байдлаа эмчлүүлэх санхүүгийн асуудлаа шийдэж чадаагүй улмаас өөрийгөө шатаасан аимшигт хэрэг гарсан байна гэж. За тэрээр Газа хотын дөрвөстийн тосгонд амьдарч байсан бөгөөд л хав гарагт хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ёстой байсан байна. За амиаг өгдөгсөн хүүгийн эцгийн ярьснаар хүү өөр дээрээ бензин асгаж шатаасан байна гэж. За Twitter руу гаргаад хандын үзэгчтэй. За жавцмаа хүрэл медалийн төлөө харамнаа гэж. Сая мөнгө медалийн төлөө хараад амжилтгүй харвсан. За улс төрийн тогтвортой байдал гэж бодож байна. Бас хажуугаар навлах. За жавцмаа 3-аас 7-гийн 3-7-гийн харьцаатаар ялагдчихлаа. Гэхдээ яг хөдөө дахиад хүрлийн төлөө үзэх юм байна гэж. За болж. За манай нэг оролт үзэгч Эрхэнбаяр гэдэг үзэгчийн тухайд өнөөдрийн сэдв хүүхдээ амьд явах эрхийн тухай бололтой би нэг хүүг хэлчихье гэсэн байна.
За таны утсанд реклам явуулж байгаа төлбөрөө Mobicom, Unitel, Sky, LG Mobile төлөх ёстой гэж бодож байвал эрт хийгээрэй гэсэн байна. За улс төрчдөгөө манай Твиттерчд бол Монгол Ардын намынханд China Move одоо л нэг үнцэнтэй болж байна уу да гэж байна. За манай улсын эдийн засаг уулуурхаагаас бүрэн хамааралтай үүнийг өөрчлөхийн тулд хугацаа хэрэгтэй гэж. За энэ хичээлийн жилд манай улсын хэмжээнд 133 мянган хүүхэд цэцэрлэгээр хүмүүжиж байна. Тэд өдөрт 1100 төгрөгийн хоол иддэг гэж. За хүүхдүүд маань цэцэрлэгт яваад 1100 төгрөгийн хоол иддэг юм байлээ. Юу ицсэн бэ миний хүүхд тэгэхээр будаатай хоол, будаатай шүл, будаатай цайл гэж өдөөс тэгээд иддэг шүү дээ. Будаа л өгöd иддэг юм шиг байна. За үзэгчдээ MSC телевизийн Twitter хэлэлцүүлэг танд үргэлжлэн явж байна. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл Twitter.com руу ороод MSC TV 2 гэж хайхад хангалттай. Тэгээд таны бид үзэл бодол байр суурийг Twitter-ээр шууд хүргэнэ. За үзэгч та бүхэн MSC телевизийн Twitter хэлэлцүүлэгтэй хамт байна. За Twitter руу ирээд хандъя. Нүүрсний үн хөдлөхөд л манай улсын төсөв их хэмжээгээр тасалдаж байна гэж. За хятадын хувьд бол үнэхээр одоо асуудалтай байгаа юм лээ. Дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн хувьд бол за тоосчлт амар байна. Өвөл болохоор утаа гэдэг нэг юм зураг явуулсан байна. Зургуул юм болоо да. Хүүхдүүд амьд явах эрхээ эдэлж чадахгүй байна гэж. За энэ л тийм ээ. Ягаад ч юм гонигтай байна өнөөдөр. За өчигдрийн золгүй явдлыг бодохороо гэж. За манай нэг оролцогч анх 2 гэдэг залуу өчигдөр оддтой бүжиглийн ТV шоугаар дуучин нарагийн хөхийг харж бялуурваа гэсэн байна. За түрүүний манай нэг үзэгч хүүхдийн эрхийн тухай өөрийнхөө байр суурийг илэрхийлье гэж хэлж ийсэн. Тэгээд тоглох газаргүй гэр хорооллын тоостой шороотой шавхаатай орчинд усаа түрээд явж байгаа хүүхдүүдээс эхлээд эрхийг нь ярьж эхлэх нь зүйтэй шүү дээ гэж байна. За тийм ээ. За энэ Улаанбаатар хотын тоостой Улаанбаатар хотоо гэсэн юм фото би нэг гар утсаараа л авсан болоо даа л гэж бодож байна. За нэг ийм Улаанбаатар хотын хувьд бол тоос бол үнэхээр зах замбараагаа алдцсан өө манад бол. За гадна төгссөн боловсролын магистрийн үнэмлэхтэй хүн ажилд авах гэж сургуулиас нь асуухаар нөөв гэсэн хариулт ирэх юм нэлбэгшсэн болжээ гэж. За богд хааны хөрөг гэсэн ийм зураг байна. За энэ зураг болох нь бол найз мөрөө. За богд хааны хөрөг нэг ийм хөрөг барьж байсан юм байна. Нэгч том биш, нэг жижиг гинж биш. Тэгээ манай богд одоо өөрөө ямар хүн байсан юм бол жижиг хүн байсан юм болов уу, намхан хүн байсан юм болов уу гэж бодогдлоо. За өнөөдрийн тухайд Twitter дээр энэ хүүхдийн эрхийн тухай асуудал үнэхээр их хөндөгдөг яригдж байна. За одоо ч гэсэн Twitter ч одоо хүүхдүүд бол амьд явах хэрэгтэй, сурах хэрэгтэй, боловсруулах хэрэгтэй. За хүүхдүүд бол тоглох хэрэгтэй. За хүүхэд бол мэдэх хэрэгтэй. Гэт маш олон асуудал дээр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байна да. За ашигт малтмалын үн дэлхийн зах зээл дээр өсөж унах нь тодорхой циклтэй явагдах болсныг засаг урдаас харж авах хэмжээгээ төлөвлөсөн баймаар юм аа гэж. За энэ нэг залуу Twitter замын цагдаагийнхнаас байдгүй жиргээчээ дуулна мерсер хууль зөрчсөн машинуудыг мэдээлэл байхын тоож байгаа хүн байна өө гэж. За иймэрхүү юм явуулдаг өө. Тэгээ манай телевиз ч гэсэн нэг явуулж байгаа. Тэгээ үзэгчтэй бас нэг юм сонирхолтой мэдээлэлээсээ хөө одоо юу гэх вэ? Манай телевизийн тухайд энэ гар утасны бичлэг гэдэг нэртэй нэг маш сонирхолтой нэвтрүүлэг бэлтгэхээр төлөвлөж байгаа. Энэ нэвтрүүлгийг үзэж та бүхэн
утгахгүй хөрөн энэ 7 хоногийн амралтын өдрүүдээр маргаж хөхөр явчих болов гэсэн юм төлөвтэй байна. Тэгээд үзэгч та бүхэн MNC TV Cig.com гэдэг манай телевизийн Cig-Men гэдэг хаяг руу ороод тэгээд тэр манай веб дээр хэрэглэгч гэсэн болон байгаа. Тэр хэрэглэгч гэдэг болон руу ороод өөрийнхөө гар утсаар авсан сонирхолтой видео бичлэгүүдийг бидэн лөө бас явуулж болно. Би таны видео бичлэгийг аваад монтажлах зүйлээ өгөө сайхан монтажлаад тэр чигээр нь гарах зүйлийг үл гаргаад ингээд гар утсаар ерөн авч болох бүхий л бичлэгийг та бидэн лөө явуулахыг би та бүхнээс уриалж байна. Тэгээд таны авсан бичлэгээ магадгүй одоо замын хөдөлгөөн зөрчиж байгаа жолоо очиж байж болно. За гудамж талбайд агсан сохтууд тавьж байгаа хүнч байж болно. Зочигчд аваа явж байгаа ярнэ тамхи татж байгаа автобусны жолоочч байсан болно. Тэгээд хэний ч бичлэгийг та бидэнд л явуулж болно. За үзэгчтэй ингээд энэ удаагийн манай Twitter хэлцүүлэг нэвтрүүлэг энэ дөрөнд өдөрлөж байна. Үзэгчтэй бидэнд таамт байсан. Үзэгч та бүхэнд баярлалаа.